Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд ордож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм бэлээ? Цэгц. Цэгц орж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Мичидгоо. Мичидгоо. Дараагийн хүүхэд? Мичидмаа. Мичидмаа хоёр орж ирсэн байна, тийм ээ. Дараагийн хүүхэд? Сарангоо. Сарангоо орж ирж. Ингчин. Ингчин. Амирда. Амирдэн сайхан ангиа сургуулиа сайхан хэлцүүлж багштайгаа. 44 сургуулийн 3-ын ангийн сурагч Амирдан. Багш нь юм блэ? Зундаанд. Аа? Зундаанд. Жумдаанд багштай. 3-ын И ангийнх орж иржээ. За манай 34 дэх сургуулийн 3 дугаар ангийнхан бол яах вэ? Бүгдээр ингэж орж ирж байгаа. За ингэж өнөөдөр нэг зураг зурнаа. Одоо 10 дахь жилээ зурах гэж байна бид нар. 12 жилээ зурж байгаа. Одоо 2 жил дутуулдсан тийм ээ. За ингэж зураг эхлэе гэдэг. За шүлгийн явцын нүнд шүлэг амшнаа гэдэг. Энд чинь бас дуутай. За нохой жил. Түрүү жил дахиад жилийг зурсан тийм ээ. Одоо 10 дахь жил уу юу? Нохой жилээ хэдүүлээ. Толгойгийн нэг том хүн. Энтэй нэг ийм хөөрхөн сөөвгөр ус хийчих. Тэгээ нохойны хэлбэр чинь ямар байдаг вэ гэж тооцоод. Түрүү зурж байсан нөө сармагч чинь бич жил чинь яг вэ ингэж эхэлж ийсэн шин. За одоо энтэйгээ ялгаа байхгүй. Энэгээр маш олон амьтныг төлөөлөл зурж болдгийг. За анхаараарай. Хацар нь ийм булцгар хөөрхөн байвал гоё харагданаа. Ингээд ороод ирж байгаа. За нохойны чинь чих нь ямар хөө идв үлээ. Мундаг далбар чихтэй тийм ээ. Чихийг бол ерөөс ингээд хөвч. Ямар ч үйлдэл нохой нэг юм том далбар чихтэй нохой байдаг шүү дээ. Ингээд ороод. Энэ очоо ингээд нохойны маань яг уу толгойн чихтэйгээ хэлбэрлэл гараад ирж байгаа маа. За ингээд цаашаа зураг үргэлжлүүлье. За нохой чинь ийм нэг хөөрхөн бондгор хамартай. Энэ хоёр тал руу ингээ амын явуулж байгаа. Тэгээ энд дээр нэг хэл өмчиж дээ. За огсон жах үлээж. Хоншоор нэг иймэрхүү харагддаг шүү. За нүдийн нэг ийм 100 дугаг ингээд ч. Нэг өөрхөө эрхлээд машин харж идэг да. Нүднийхэн дээгүүр ингэж давхарлж игэл их гоё. За ерөнхий төрөгч гараад ирлээ шүү. Тэгээ доошоогоо ингэж яваад хэдийн энд нуталгаад энд нэг жоохон сая хийгээд аман доторх нэг ихлээр хэдэн наашаа болтогоод ингээ гараад ирж байгаа. За нүүдүүл их цоглогоо. Зүгээр энэ аяган дотороо зүгээр ингээл эргэлдээл авчиж байна. Тэгээ нүднийх нь голд нь ийм цагаа хийгээд энийг ингээ ботчих. Нөгөө сэргэлд нохооч яах вэ? Ингээ гараад ирж шүү дээ. Эдгээр бич зурхтаа нэг бартаар болоо зурсан юм а хөлбөмбөгийн. Одоо энийгээ биш дээ хэдүүлээ нөгөө биетэй спорт хувцастай ингэ зохиомж төсөөлөөд юу болгоно. Хүзүүн жижиг. Нарийнхан гэсэн үг тийм ээ. Тэгээ энэтэй нэг юм маа хөмсгч. Ийм. Би бол яг вэ жижигхэн байх тусмаа. Зураг их гоё харагддаг. Энийг хөлбөмбөгч болгоно. Хоёр гараа ингэсэн зүгээр. Ийшээгээ яваад ингэж гар нь тодроод ингэж нэг гар гараад нөгөө гар нь эндээс ингэж гараад ингэж дуурайад ингэ гараад ирж. За будаад ирэхлээр их гоё болно. За алаг хөөрхөн нохой хийндэ. За энэ нэг юм шорт өмсч. Нөгөө хөлбөмбөг
ингээл хийж. Хөлөөл их том хийвэл их гоё сүртэй харагд. За энд чинь бас нөгөө спорт хутлаа өмссөн. Энэ талынхын шорт нь ингэж гарч ирээд ингээд томроо явчихсан. За ингээ хүүхдүүд төсөөлөд манай 3 дугаар ангийнхан бол ер нь гайхалтай сайхан зурнаа. Төрөний зургууд бол их гоё болсон. За ингээ гүйж байгаа. Бөмбөгшөлтөд. За багшийн талбай дээр нөгөө бөмбөг нь орж ихэд хэцүү бас. Бөмбөг энэ толгоогоор мөргөж оруулж шүү дээ. Ингэж. Ингээд нөгөө сэргэлэн нохойны хэлбэр нь яг гараад ирж байгаа юм. Өөрсдөө итгэлтэй, зоригтой өөрийнхөө өө сайхан болж шүү дээ. Ингээд дотроо ууш шүү дээ. Одоо би энэ зургийг удирж чадсан шүү дээ гэл хөмсгөө сайхан хийж. Тэгвэл гоё болно. Сайхан. Манай хоёр ихний зураг бас гоё. Оо манай. За сайхан зургууд болж. За хэдүүлээ буданга яадаг үлээ. Дуугаан дуулаад. Авиасаа үзүүлээд. Нэг багш нэг ийм алга зүсми нохоо хийж тийм үү гэж ингэж бодож байна. Та нар бол өнгөө яаж сонгож болно шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ бирэн палмастраараа бодохдоо ингээд хөөх ингээд зөөлхөн дараад. Тэгээ хушуу хэсэгт нь юм цагаан авдчих. Энд ингэж өнгөөр нь цагаан авд тэгээ. Ингэж яваад энэ өнгөөр нь энэ хэсгээ цагаан авдчих. Тэгэл энэ хэсгээ яг зөөлхөн дараад ингээд бодчих юм шүү дээ. За ингээд цагаан шортой. Өөрхөн алга нохож ил. За толгойг нь бодчаа хэдүүлээ. Дуугаан дуулна, шүлгээ өмшнө. За чих бол ялгаа байхгүй. Энэ өнгөр. Үсний дээдлийн хэсгийг нэг яах юм. За ингээд гараад ирж байгаа. За одоо ингээд гараад ирэхэд хамгийн гоё гарч ирэх юм нь энэ нүд байгаа шүү. Энэ нүд аяган дотор зүгээр нэ цагаан гэрэл үлдээж байгаа зүгш нь. Оо ингэ. За хоншоор хошуу. Энийг их тод гаргаж өгөх гоё болно. Ингэж өгөөд дээд талаар нь бас нэг ягаан үнгийг гэрэлттэй цагаантай ингэ оргиж. Тэгээ энэгээрээ хэлийг бусдалгад өгчлөөр явах юм гэдэг. Түр гараад ирж шүү дээ. Хэдэн цэг дэвчтэй. Ингээд явах уу? Үргэлжлүүлээд чихээ ингээд чигтгээ сайхан ингээд лээ бодчих нь шүү дээ. За буданга хэдүүлээ. Авиасаа үзүүлнэ. Цэгцээс эхлэе. Шүлэгтэй ирсэн үү? Дуутай ирсэн үү? Шүлэг. За. Тэгээ бодоо. Найз, тоогоо бодсноо хуулуулаач ихээр толгоос сэгсрээ тоохгүй байсан. Харин маргааш нь математикийн тавтганд хажууд суугаа заагаад өгсөн. Өнөөдөр би тооны шалгалтанда өндөр цанх шиг явлаа. Ойлгож ухаарахгүй хуулсан бол онц дүүн авахгүй л байж тээ. Үнэн сайн найз маань намайг өөрөө хуурхаас авсан байна шүү. Сургамжид сайхан шүлэг уншсан. Сэгцтэй баярлалаа. Бичид гоё юу тэрсэн? Дуу юу? Дуу. За дуугаа дуулчих. Аваа хоёр хамт дуулах юм уу? Дангаараа дуулах юм уу?
Аваа би өнөөдөр алтан тав авсандаа ижи би өнөөдөр элдэн тав авсандаа гойдоо алтан тав гойдоо элдэн тав гойдоо ахаа окей ижи би өнөөдөр элдэн тав авсандаа ахаа би өнөөдөр алтан тав авсандаа гойдоо алтан тав гойдоо элдэн тав гойдоо алав жоохон мамуу жэлунашаа хүлээдэл алтан тав төрөөд аяхуу сайхан үүсгэлжгээ гойдоо алтан тав гойдоо элдэн тав гойдоо. За мичидгото баярлаа. Мичид маань юу тэр вэ? Бүрийн надад бэлгэлсэн ариун хайрын эзэн болсон Яргалын өргөн дурсан эмэхэлтэй миний багшаа энгийн багш миний багшаа мэрэн хуурын хөг айлгүй шиг Монгол хүний түүхэн сураа дэлхийн сүрлэг яхти ингачд миний багшаа энгийн багш миний багшаа дахин олдохгүй хүүхэд насны минь дэж игүр тусан мэшэж хүүхэд насны яваханы хүсэл мөр замрал хөдөлсөө энгийн багш миний багшаа энгийн багш миний багшаа. Оо багшаа магтсан сайхан дууллаа. Мичид мата баярлаа. За бид нар ч одоо ингээ сайхан дуулаад ингээ будахлаар зураг сайхан болоод идэв шүү дээ. Ягаад багш нь дуулуулдаг хөөхтэй шүлгээ авчдаг хөөхтэй ч юм шүү дээ. Оо зураг сайхан болно. Өөдөхгүй. Тэгээ зураг зураа сууж явах чинь жаргал шүү дээ. За дараагийн хүүхэд Сарангоо шүлэгтэй юу дуутай юу? Дуу юу шүлэг? За шүлэг. Таага басна хуллаад гэхээр толгой сэгсрээ таахгүй байсан. Харин маргааш нь математикийн давталганд хажууд суугаа заагаад төгсөн. Өнөөдөр би тооны шалгалтандаа өндөр цомбог шиг авлаа. Ойлгож ухаарах би хуурсан бол онц дүн авахгүй байж тээ. Үнэн цай найз минь өөрийгөө хургаас авсан байх шүү. Сундий. За Сарангоодоо баярлаа. Ингэчи юу тэрс? Шүлэг. Шүлэг амжиж. Найз таага боцноо хуулуулаач гэхээр толгой сэгсрээ тоохгүй байсан. Харин маргааш математикийн давталганд хажуу суугаа заагаад өгсөн. Өнөөдөр би математикийн шалгалтанд өндөр цамхаг шиг авлаа. Ойлгож ухаарахгүй хуусан бол онц дүн авахгүй л байж тээ. Үнэн сайн найз маань намайг өөрийгөө хуурахаас аварсан байна шүү. Сундуй. Сундуй найз маань гоё шүлэг байна шүү дээ. Энэ баг багшийн тухай бичсэн юм шүү. Багш нь багтаа дооноос жахан том ангидаа бас жахан яадаг байсан. Зураг тал руугаа хичээчээд тэгээ тоон дээр нэг жахан алдах гэдэг байсан. Тэгээд найзууд тусалдаг байсан шүү дээ надад. Оо би ч асууна. За яаж бодох уу гээл. Тэгээд надад заагаад өгч шүү дээ. Тэгээ хэрэг болсон. Математикч одоо бас их гоё хичээл. Сайхан шүлэг уншлаа. Ингэчэндээ баярлалаа. Амийн эрдэнэ дуутай юушлэгтэй юм. Шүлэг. За шүлэг. Найз тоогоо бодсноо хуулуулаад гэхэд толгойс сэрээ тоохгүй байсан. Өнөөдөр харин манайш нь тооны давталганд хажууд суугаа зааж өгсөн юм. Өнөөдөр би тооны шалгалтандаа өндөр цахим шиг авлаа. Ухааж ойлгохгүй хуусан бол зөв дүм авахгүй л байж тээ. Найз минь намайг өөргөө хурахаас аварсан байх шүү. Самдуу. За. Амийн эрдэнэ чинь том болоод ямар мэрэгжилтэй болох вэ? Бүжигчин. За бүжигчин. Ингэчи ямар мэрэгжилтэй болох юм? Нэг бүжигчин гараад ирлээ. Англи хэлний багш. Англи хэлний багш.
За сарангой ямар вэ? Эмч. Эмч гараад ирлээ. Мичид маа яараа. Дуучин. Дуучин болно. Мичид гоо. Бүжигчин. Бүжигчин дууч хоёр болох нэ. Нэг нь дуулаад нэг нь бүжиглээ тийм ээ. Секц ямар мэрэгтэй. Сагсчин. Сагсчин. Нөгөө энэ сагсны монтер тоглоно маань юм чинь. Одоо бөмбөг, хөл бөмбөг бас сонирхгүй. За арийнх нь хэсгийг биш үү ингээ битгүү сайхан ингээ бодоод гүйцээгээд энэ бөмбөгөн дээрээ бас нэг ийм юу тавьчих. Чи одоо эргэлдээд ирж байгаа бөмбөгийг толгоогоор яах вэ? Ганц тогтоож аваад тэгэл гол руу яах вэ? Өшгөлчих юм биш. Ийм сайхан. Дөрөвдүгээр сургуулийн тийм ээ 3-ын И анги авиастик зурагчдынхаа бүтээлийг үзүүлэхэд бэлэн боллоо. Ингээд техний хүүхэд авиастик зурагч цэгцийн зургийг үзнэ. Цэгц бол одоо сагсан бөмбөгчин болно. Спортоор сайхан хичээлж байгаа. За нохоогоо бол одоо хөл бөмбөгчнөр бол маш гой зурсан. Тэр цаадлынх нь фон, ерөнхий төрх, гүйцэтгэл тэгээд тэр харааж байгаа тийм ээ. Их хэрчтэй хүчтэй спортлог байж байгаа дүрийг бол одоо тэр толгойн том хөөхөн тийм анив энийг тэгээ комик хөөхөн зураг болгож болно. Доор нь нөгөө жилийнхээ шүлгийг бичиж чинь тийм ээ. За ингээд сайхан зураг зурсан цэгцтэй улам их амжилт хүсэн ерөөё. Дараагийн авиаслаг зураач баярлаа. Дараагийн авиаслаг зураач Мичид гоогийнхэн зургийг үзнэ. За ер нь жигдхэн шүү дээ манай 3 дугаар ангийн чинь. Мэргэсэн зураач гарч ирж байгаа. Өөрийнхөө төсөөллөөр ийм гоё дөрүүдийг гаргаж ирдэг. Тэр өсрээд өшгөлж байгаа байдлыг бол хөдөлгөөнийг бол харуулж байгаарай. Ийшээ харуул. Тийшээ харуулаа. Тэр ийм гоё зурсан. Манай хоёр ихний Мичид гогийн одоо сайхан бүжигчин тэгээ баг бүжиглж байгаа. Нөгөө хөлбөмбөг тоглох гэж баг бүжиглж шүү дээ. Ийм сайхан гүйцэтгэлтэй хөгжилтэй сайхан зураг зурсан Мичид гоодоо улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Мичид маа. Яг ингээд өөрийнхөө ингээд төсөөлөө тэр бас нэг сонин дүр гарч ирж штэ. Ийм нэг жижиг нохоо байдیں۔ Хөлбөмбөг тоглоод гүйж байгаа дүрийг маш гоё бүтээлчээр гаргаж ирсэн. Сайхан зураг зурсан Мичид маада улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Саран гоогийнхэн зургийг үзнэ. За манай 3 дугаар ангийнхан бол жигдхэн сайхан зурдаг тэр. Харьцаа бол маш гоё. Ер нь тэгээ бие хөдөлгөө хэтрүүлэг тэр хошин гоё дүр нүдэж яхан тодруулчих тэгвэл гайхалтай гоё болно. Тэгээ ерөөсөө маш гоё зураг болсон шүү дээ дүр төрх. Ингээд гүйцээд ирэхээр гоё болно. Сайхан зураг зурсан Сарангоодоо улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ингчингийнхэн зургийг үзнэ. За Ингчин Басаг Чамбай зурдаг. Тийм ээ? Ингчин чи ямар мэргэжилтэй болно гэлээ? Англи хэлний багш. Англи хэлний багшаа. Чи баг хичээлээ биш үү? Ингээл зураал дог мог гэж нөө англиар нь хэлээл. Ингээ хөөхтэй заавал монгооч гоё хичээл боллоо сонирхолтой тийм ээ? Зургаан битгий орхиорой. Зураад байна заа юу. Чиний дүр бол маш гоё шүү. Сайхан зураг зурсан Ингчиндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Амин Эрдэнийхэн зургийг үзнэ. За гоё. Энэ өөрийн хэлбэрт баригдахгүй өөрийн гоё төсөөллөөр ийм гоё зургийг гаргаж ирж байгаа. Маш гоё зураг болсон. Сайхан зураг зурсан Мичид маада Амин Эрдэндээ улам их амжилт хүсье. За ингээд багш нь яг уу бэлгэн гардуулнаа. Нөө цэцэгнүүр Солонгоч ихрийн хүүхдэлтэй Ишкан компани энэ сайхан бүтээгдэхүүнийг хүүхдүүдтэй амтлуулнаа. За дараа ном бэлгтэй пазл тоглоомтой энэ удаагийн бэл. Солонгоч ихтэй. Цэцэгнүүр ийм сайхан чихрийг амтлуулж байна. За энэ 70 томсахын ном. Энэ манай хүүхдүүд бас хүүхдэлтэй ийм сайхан уран бүтээлч хүний энэ сайхан номыг эхнээс наваа дуустал сайхан гүйцэд уншаар. Их сайхан мэдлэгийг та нар олж авна шүү. За энэ номоо пазл тоглоомын хамт бэлгэлнэ. За ингээд эхнээс нь ингээд
төр дүүрээр нь хааза тоглоомыг ингээ бэлтгэсэн байж байгаа. За энэ олон нөгөө нохойнуудыг чинь цуглуулга байна шүү дээ тийм ээ. За энэ муурын цуглуулга байна. Ингээ таарч байгаа. Нохой таарлаа. За ингээ номон бэлгээ дээр нь тавьчих. За дараагийнх нь. За энэ олон үйлдэлтэй. Энэ тэр. Энэ нөгөө үлгэрийн баатар. Анимашн. Цасан гоё. Энэ нөгөө BMP Disney үлгэрийн баатарууд. Энэ сонгодог зураг. Гэх мэтлэн таарчээ. За энэ бэлгүүдээ ингээ ном бэлгтэй хамт гардуулж байна. За ингээ өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа баяр таа.